За сайн байцгаана үзэгчдээ. Жидүү хоёр их ноёд ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За ямар ч байсан хоёулаа маск авчи нөгөө PCR шийдлэгээ өгсөн. Та вакцина хийлгэсэн үү? За би бас вакцина хийлгэсэн байгаа. За манай өнөөдрийн ярилцлагын зочноор өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Гвасрун гэж эгч мэн оролцож байна. Тэгээд аль одоо 1969 оноос хойш одоо гутлаас бусад бүх юмыг хийж ирсэн. Дандаа захиалгаар хийдэг. Тэгээд одоо мастер ойлчин болтлоо. Одоо өвсөн дэвдсэн ийм одоо сайхан эгч маань өнөөдрийн ярилцлагын зочноор оролцож байна. Тэгээд та өөрийгөө бас манай үзэгчдэд товчхон танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. За би хоёрын үйлдвэр эрхэлдэг юм аа. Одоо ингээд 8 настайгаас хойш л ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ жидүүгийн зээл мэйл зургатаар гараад байхаар энийг хөөцөлдөж яваад тэгээд уулзж байна. Тэгээ би бол хоёроо одоо мастер ойлчин. Тэгээд зайсангаа 11-р хороонд оюутан тэр хорооны 11-р хорооны иргэнд үйлчилдэг юм. Тэгээд дасралтгүй л одоо ажиллаж байна дөө тэтгэвд гарсан мөртлөө. Тэгээд таны одоо ажлын байр яадаг? Ажлын байр төрөлт юм уу яадаг? Ажлын байр хөдөө аж ахуйн сургуулийн оюутны шинэ оюутны 3 дугаар байрын подвалд ажил хийдэг. Тэнд өрчин, зурагчин гэж дураач гэж зөндөө юу байгаа. Ажлын байр байгаа. Тэгээ коронавирус болоо жаахан ажил маань төр зогсчиход тэгэл явахтаа энэ үйлчин хүүрчгний захлагаа өдөрчлөхээр одоо яахан худалдаа байх юм чи орой үжээр тэрийг ойж байлаа. Тэгээд ер нь зүгээр байхгүй те би ч өглөө 6 цагт тусаад шөнийн 12 цагт л унтдаг. Хамгийн наад унтахтаад 12 цагт. Тэгээд 1-2 тал унтын шүү дээ. Харин корона гарч би жаахан амралттай энэ үл жаахан таргалчих шиг боллоо. Уул нэг туранхай хүн шүү дээ. Манайхан ч одоо их хөдөлмөрч зургуулаа. Ээж маань 105 хүртэл насалсан. Одоо зургуулаа бид нэг ихч маань нас болсон 5-уулаа хоёрын хөдөлмөр эхэлдэг. Тийм дайчин хөдөлмөрч усууд байна. Ховдын дармын хүмүүс. Бүгд ховдынхан байна тийм. Тийм ховдын дармын хүмүүс. Тийм үү. Та хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна? 4 хүнийг ажлын байраар хангадаг. За тэр 4 хүмүүс нь одоо мэрэгжлийн хүмүүс үү? Мэрэгжлийн. Өөрөө сургасан уу та? Зарим нь сургасан, зарим нь мэрэгжлийн хүмүүс. Тэгээд ажлын байр олдохгүй болохоор наддаар ирээд ажилтдаг юм. Манай байр бол айгүй сайхан том өрөө. Сургууль маань нэг өрөө байр тэтгэврт гарахтаа өгсөн. Тэгээд тэр үндэ ажиллаа хийгээд явж байна. Тэгээ энэ нэг сэтгүүл та авид ирсэн байж тээ. Сэтгүүл энэ нэг баахан тооцооны хуудас муус эдрэгээ таныг танилцаад өгөө. Тий одоо ажиллаа ажилтал явах шиг нэг гадуур тий. Тий би энэ ажиллаа ингээд өдөр тутам бичдэг. Тэгээ энийгээ сая хам банкнд шалгуулад очлоо л доо. За нэг 3% хүүтэй зээл тийм ээ. Зээл хөөцөлдөөд очсон. Нэг хэд хоног явж байгаа? Би чинь нэг зүгээр юм юугаа хүсэлтэд өгч гал байж байгаа л тэгээд намайг яг ирээд тулах гэсэн чи өчтөр очиод тулгасан. Тэгсэн чинь үндсэн материал тоног төхөөрөмж байгаа юмар чинь барьцаалаад өгнө гэж хэлсэн чинь 7 хоноод очисон чинь одоо үл хөдлөхөөр барьцаална гэж байна. Үл хөдлөхөөр барьцаалахаар чинь хүүхдүүд маань бүгдөө зээлтэй тэгээ тэр зээл нь арай нөгөө коронавирус болоод зогсчихсан байна. 3 сая ч юм уу 2 сая төгрөг төлөөд сулдагдахаар байдаг. Тэгээд ер нь яагаад энэ төр засгаас яригадаад байгаа юм яагаад биелдэг юм ер нь нэг баялаг үтэйч юугаар явъя да гэж бодоод өнөөдөр ингээд холбоогоор явъя да гэдэг өнөөдөр бүр ажил болгоод ирсэн чи харин таарлаа. За та энэ юугаа танилцуулах вэ? Яг одоо ямар асуулт тулгарчаад байгаа вэ? Хүндрэл байгаа вэ? Одоо хаан банкнд ингээ хандсан чи надад юу яасан? Хаан банкны салбарын. Тэр дайсанд байгаа Голден хаан банкнд очиод материалаа өгсөн хүсэлтэд өгсөн байлаа. Тэгээд надад юу яасан? Материал аваад очихсан чи надад юу яасан? Шууд ингээ өгчмөр байсан чинь 7 хоногийн дараа очсон чинь үйл хөдлөхөөргөө та яана. Авчирж өгөө гэсэн чинь над ямар юм байх вэ? Эхлэж уулзаа таны тооцоо моцоо бүх юмыг үзээд тийм. Өгчнө гэсэн юм байна шүү дээ тийм үү? Үйл хөдлөхөөрг барьцаалахгүй ихчээ таны тоног төхөөрөмж одоо байгаа. Би чи 4-5 оюутны машинтай, гэрээсийн машин хэд 4-5 байна. Тэгээд одоо хөдлөхөөрг мөрөнгөө барьцаалаад ингээд хийсэн юм ч зөндөө байна. Хүмүүс авч чадахгүй байна. Одоо тэр өлгөөтэй хувцас зөндөө. Одоо тэгэл таньдаг улсуудаа талын нөхцөө өгч чадахгүй голцууд итгэр улсууд юм аюулж андаа одоо оюутан байх. Та дээдийг хүссэн. Юу зээлэл зээлээ бол би юусоо юу яасан шүү дээ. 50 саягаад авъя гэж бодож байгаа төрөөс олгож байгаа юм чинь. Би тэрийг бол ерөөс 2 жилийн дотор л дарна. Эргээд зээл авна. Тэгээ та бол одоо энэ зээлийг 2 жилийн хугацаанд асуудалгүй төлчихнө. Асуудалгүй төлчих гэд би тэр хүүд хэлсэн байгаа ерөөс. Тэтгэвртэй хүн тэгээ дээр нь би ажлын байртай энэ олон жил баталгаатай одоо ингээд над шиг олон жилийн оюутыг хийсэнгүй ер нь ховор байх аймагуудад байдаг юм билэ. Тэгээ яагаад заавал барьцаа нэхэд байгаа? Одоо өмнө цаныг явуулчаад тэгээ дахиад очингууд одоо 7 хоногийн дараа очисон чинь үйл хөдлөхөөрг нэгсэн үйл хөдлөхөөрг надад одоо машин унаа тавьдаг юм алга, байр алга
Тэгтэр одоо би хүүхдүүдийнхээ ямиг санд болгосон чи ээжээ одоо нэг 2-3 сая төгрөгөөр дутуу байна да. Одоо болохгүй юм да гэхээр би яагаад болдгийг төр засгаас ярьсан юм яагаад хөрсөн дээр буудгүй ингээд өнөөдөр бүр бас юм хөдлөөд би өнөөдөр ингээд бүр ажиллаа хаяад явж байгаа юм. Тэгээ яваад энд ирсэн чи харин та нартай таарлаа азтай юм боллоо. Тэгээ яг төр зүтгэснийх бас үр дүнд хүрдэг юм байна би хөрөх байх гэж бодож байна. Тэгээ ер нь бол та барьцаан тавьчих юм бол байгаа юм байна тий. Одоо өөр хүүхдүүд юм байна тий. Өөрөө бас байранд амьдардаг уу та? Өөрөө бол байранд сургуулийн байранд. Сургуулийн байранд амьдардаг юм уу тий? Тий. Хайрсан ажилчдын байранд. Зөв. Тэгээ сургуулиас өгсөн юм уу? Сургуулиас одоо яах вэ? Тэн тэгээд ажилчтай амьдруулдаг байхгүй юу? Төрөөс төлөөл. Төрөөс тийд одоо байрны мөнгө ажилчтай гайгүй тэр нь хямдхан. Хүүхдүүд бол бүгд тустаа гарсан. Хүүхдүүд бол тустаагаар авчихсан. Бүгдөө зээл авчдаг юм байна шүү дээ хүүхдүүд чинь. Тэгээ одоо намайг та энүүд яваад юм олж авахгүй. Хизээ тэгээд биелжээс ингээд ахаар би явнаа. Би хийсэн хүнээр гэрчин үе бүтээсэн юм байна. Хаан уулын сэтгүүл би 2 удаа гарсан байхгүй юу? Зөв. Жидүүгийнх намайг зураг авчирж өгөхээр за дуртай дургу очиж авч өгсөн. Тэгээ миний одоо хийж өөрийн уралсан хийсэн юмнууд гэдэг энэ байна шүү дээ одоо. Сэтгүүл жидүүгийн дүүргийн сэтгүүлд гарсан 2 ч удаа энэ хамгийн сүүлийнх нь. Тий? За. Та бүр өөрөө ингээд ойсон юм одоо гид зураг аваад ирэхээр яах вэ? Би өөрөө хийсэн юмыг өөрөө өмсөж чагаад ажлынхаа байранд ингээд зураг авах. байрч нь подол ч гэсэн их том юм байна шүү дээ. Том. Подол гэсэн тий? Тий энэ шиг 2. Танай нөрөө шиг 2. Их том юм байна тэгвэл. Тэгэхээр чинь дүүрэн тоон төхөөрөмж дүүрэн одоо нөгөө бараа байгаа юм шүү зарах гэж байгаа. Зарах гэж байгаа хийсэн бүтээгдэхүүн ч байна. Энэ тоон төхөөрөмж хаанхын тоон төхөөрөмж юм? Өөрөө л худалдаж авахгүй юу? Уга хаанхын тоон төхөөрөмж? Гятад ч байна, Японых ч байна. Зөв. Гятын юу тоног төхөөрөмж цааштай захилгаан бараа. Би нэг одоо 20 гэжин жил хэрэгжилж шүү дээ. За та эдэн онд мастер оюутан болов? 20 оны л өмнө ах мэдв. 20 жилийн өмнө. 20 жилийн өмнө одоо мастер оюутан болж ирсэн үү тий? Тий. Угаасаа би хард итэр götэлдэг. Тэгээд энийг ингээд банк дээр очиж тэдэн сарын тэдний өдөр тэдний төгрөг гаргаад ирсэн яг нийлж байгаа байхгүй. Тэгээд миний банктаа нийлж гинүү тий? Нийлж байгаа. Миний материалыг аваад үлдсэн. Зөв. Тэгээд та хат дотроо бариад явж байгаа юм тий? Хат дотроо яг бариад бус материал нь банкн дээр байгаа. Зөв. Хэр ихэн бүрдүүлж байна? Гайгүй. Тэр бол гайгүй юм билий. Энэ бүрдүүлэх юм уу? Тий гайгүй. Нөгдөр 5-6 хуудсан бүгдлэх юм билий. Уул нь амархан юм билий. Уул нь бол одоо банкныхын жууг нь тусчих гээд байгаа юм биш үү? Одоо би авна л гэж бодчих шүү дээ. Тэгээ та одоо барьцаал гэнэхэд байгаа нь хэцүү би барьцаагүй аваад л одоо өгөндөө тэгжил явна одоо төр тусгаас гарсан юм хөрсөн дээр нэг биелүүлж өгдөө. Баялаг бүтээгчтэй холбооны тэргүүн байр тэгэхээр төр нийгэм маань юм ажил зохиож байна энэ үдийг хамрагдъя гэж бодож байна. Миний насны хүүхдүүд хөдөлмөр хийгээд ингээд зүтгээд явж байгаа нь ховор ба. Тэгээд нэг миний татвар амьдраа цалидаа гэж байгаа улсууд төр засаг маань харж үзэх байлгүй гэж бодож шүү дээ би. Туслана гэж бодож байна. Итгэлтэй байна тэр үндэ. Тэгээ банктайгаа сайн уулзсан. Банктайгаа өнөөдөр материал аваад очно үлдэгдэл бараагаар аваад иргсэн би үлдэгдэл бараагаар бичсэн байгаа. 50 сая төгрөгөөр та юу авах юм бэ? Дэргээ бичээд иргсэн. Би одоо Балтоныг хавар намаар эрэхтэй хүний Балтоныг би 4 цагт л ойно шүү дээ. 4 цагт хүрэхгүй хайгуу амархан. Тэгээ 41 одоо энэ 3% зээл чи хэрэглээний зээл байхгүй юу? Залингаа тавьж чадахгүй байгаа юм уу? Эсвэл бараа материалаа татаж чадахгүй байгаа тийм аж ахуйн нэгжүүд одоо олгож байгаа. Материал заавна би өөрөө байхгүй. Тэгэхээр та бол бараа материалаа татах зориултаар бол аач болох юм байна. Болно. Тий хамгийн гол нь яагаад барьцаа нэгсэн юм бол доо. Одоо өгчин чигч арай хэлээгүй л дээ. Гэхдээ л одоо юу гэж л бодсон юм мэдэхгүй. Банк нь бас банк өөрөөсөө өндөр шаардлага тавиад байгаа юм биш үү? Тийм. Тэгэхээр чин татаага ганц хаан банк биш, хас банк өгж байгаа, голомт банк өгж байгаа, дөрвийн банк өгж байгаа. Одоо би тэнтэйг л ноцолд ийм өөр газар ч одоо яах вэ? Гэр ойрхон. Яг тэр голдон банк биш та зайсангийн. Энэ маань айлын дайтил юм бэл ойрхон. Тэрүүтэйгээр зуралдъя гэж бодож байна. Би тэгэхээр сэтгүүл гарсан сэтгүүлээ аваад очсон л доо. Тэгэхгүй л энэ нэг тэнхимж одоо гэртээ хөвчих яахгүй гэж бодсон шүү дээ. Миний насных шиг ихэнх нь хүүхд хараал гэдэг. Би хүүхдэд чардаг ээжээгээ харж байсан. Манай ээж зүгээр хүн хийсэн хоолыг иддэг байсан. Тэгэл замын цаанаас 3 удаа гарч гүйж хоолыг хийж өгчхоор өөрөө гяс хоол иддэг. Би өдөрт 4 удаа жаахан хоол иддэг. Тэгэл ер хөдөлгөөнтэй л хат хүн өвчлөлдөг юм дөө. Өндөр цэцгэлтэй байх хэрэгтэй. Ер нь тэгээ таньж мэддэг хүмүүс өрхөн үйлдвэрлэгч нар энэ зээлээс ер нь авж гинөө. Байхгүй. Өстой чи л авахгүй бид нар өстой юу ч авах. Сонгуулиас өмнө би нэг олж авна. Гэхдээ тэд нар хөөслөхгүй байна те. Явахгүй шүү дээ. Яваад бүтэхгүй шүү дээ. Тийм үү? Тийм надад өгөхгүй байгаа юм чи яаж өгөх юм бэ? Одоо миний ажлын байр дээр очиод үзсэн ш одоо ингээл онгойлгол орно ш. Хийсэн хувцснууд үлгөөтэй материал байна. Би одоо юу л вэ? Одоо би том ардмаар гүзээтэй энэ компани захирал улсуудад том бэлтгэлийн хувцас хийж бодож байна. Тэд нар өмсөг. Тэд нар тураараа гэж хэлээ. Дараа нь турхаар нь бас хувцас хийж байна. Би гадуур одоо биш үү 200-аар зардаг юм би 100-аар зардаг шүү дээ. Би материалаа бөөндөөд авдаг цэгтэй.
Хүнсээч нэг хүнээс авдаг, бараагаач нэг хүнээс авдаг. Эргээд тоцох юм та тий. Ер нь хамгийн хямд үнийг барьд юм байна тий. Тэгээ надад тэд нар ч юмаа гүйлгэн шүү дээ. Ингээ байж авахгүй шүү дээ. Толгойлгоогоор өгнө шүү дээ. Тэгээ тэр чинь хямдруулж өгнө. Нөгөө бид нар ч бас бизнесээ холбоотой байдаг байхгүй. Тэгээ танаас нэг авсан хүмүүс одоо байнга дахин захиалдаг уу? Байнга ирнэ шүү дээ. Одоо бүр хаа байсан хороолоос ирнэ. Нөгөө оюутангууд чинь төгсөө гараа ах トゥ удаа заагаад өгчихнэ. Тэгээ том арзмарын ахын хийсэн уцыг жижиг болгоод бүр туранхай хүн хийж өгнө. Одоо танай энэ 5 гач хүнд бол та нарын хувцас зүгээр хайчлаа л хийж шүү дээ. Одоо нэг том арзмарын хувцыг арзмаарт оруулахад би 12,000 төгрөгөөр ойж өгч шүү дээ. Одоо цаг харж байсан биш 30 минут л болох юм бид. Оёод хэрчдэг машинтай. Ноос хувцас муцыг одоо та нарын дотор уцаж эдгээр ч зүгээр оёол хэрчдэг байх машин чинь. Готлол хийж болохгүй байна уу? Гутал би хийхгүй. Ягаад гэвэл миний гар чинь одоо гараа өвдчихнэ гээд. Энд чи одоо 50 60 жил хайж байсан гэхэд гайгүй л байгаа шүү манигдчих яриггүй л. Та ийм авьяастайгаа яаж мэдсэн юм бэ? Манай аав харин анх юусэн яасан гэсэн 4 охиноо суулгаж агаад ингээд шалгасан гэсэн гэрээ цагаан бороосон дээр хар морь зураад манай аав дархан хүн байсан. Хар морь зураад ингээд шалгасан байгаа. За хурдлаарай гээд. Тэгсэн чинь би 90 50 л да сүүлдээ ингээд багш хийгээд ингээд оюутантай хэрэлцээр байгаа яг хэл ам нэлээ хөгжсөн юм шиг байгаа. Тэгсэн чинь би хонин холбоогоор тойруулж ойчхоод малын ширхнээ юугаар хатгсан гэж шүү. Тэгээд энэ 4 охин дотроос миний охин юусэн нүдний уртай юм байна. Тэгээ би дархан болж нэг 10 жил одоо эднэр миний өөрөө хийсэн бүтээгдэхүүн. Дархан болж үжилээ. Тэгэхээр хортой юм байна. Зааланд хор буцлаад байгаа боли вэ замаа. Хаан дархан хийжсэн? Зоос гэж үлдүрт. Оо тийм үү. Тэг үлдүрт дархан хийжсэн. Данди даргын тэнд байх дархан хийжсэн. За. Тэгэл улс ууч 45 хоног сурдаг байхад би ороод 7 хоног бол сурчиж байгаа шүү. Тэгэхээр нүдний ураас байгаа. Энэ оёдлыг бол би чинь бас яасан шүү дээ. Зүгээр дагалдангаар ороод ярамгүй ах үйлчлэгэнд би чинь Монгол дээл хийдэг байсан гэрээрээ. Тэгээд тэр ойдлчонгод бүгд Монгол дээл сураад би тэднээс орос уцс хийхээ сурсан. Манай багш тэнд юусоо зүгээр 300 төгрөг аваад сууж яадаг би зүгээр хүн хараад юм хийчихсэн. Манай багш маань бурхан болцсон л да одоо зайл. Тэгээд бас нүдний хүн өөрийнхөө байгаа баялагтаараа төшгөлж юм хийх хэрэгтэй. За одоо тэгээд энэ телевиз үзэж байгаа баялаг бүтээгчтэй хандаж та юу зөвлөх вэ? Одоо баялаг бүтээгчд бол холбооны тэргүүн чамд баш баярлаа. Би энийг ястаа мэдэхгүй хойр юм хийгээд байсан чинь харин ингээд энэ баялаг бүтээгч дунд жижиг үйлдвэрийн улсуудыг дэмжсэн одоо ийм ажил зохио одоо энэ холбоотой байх хэрэгтэй байна. Хоорондоо бид нар ажил төрлийн холбоотой нэгийгээ чадахгүй юм шууд холбоогоор утастаж аваад хийдэг тийм болох хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор ингээ хуваарь бизнес эрхэлдэг улсууд ажил ирэхгүй байна. Тийм учраас одоо энд бол маш талархаж байна. Төр засагтай харьцаж бидний тийм зээл олох боломжийг олгож өгсөн танд баярлалаа. Өшөө цаасан зүтгээрээ өшөө доошоо жижиг улсуудыг бас өөдөнд татаж ажилуулах хэрэгтэй байна би. Би одоо ингээ зээл авах юм бол сургалт явуулъя гэж бодож байгаа. Одоо ингээд манай хорооныхын жирэн мэдэндээ намайг энэ тэндээс юм сурах гэсэн улсууд байх юм бол би зааж өгөх их сонирхолтой өөрөө хүн нь өөрөө. Өн төлбөргүй юу? Яах вэ болно шүү дээ. Би ажлын хингүүтэй заагаад өгч шүү дээ. Тий. Болно. Тэгээд тохороо тэр өөрөө эхлээд би жирийн зааж өгнө шүү дээ. Цаашаа тэр сонирхолтой бол нарийн мэрэгжлийн сурахаар бол төлбөр авна шүү дээ. Төлбөргүй юм хүн хаан хандадаг байх. Та одоо бол яг хөө энэ зээлийг хэрэг авчих юм бол энэ подол одоо үйлдвэрлэл явуулдсан байна. Ажлын байр түрээслээд аж ахуй нэгж болоод ингээд өргөжий томрил гэдэг байгаа юм байна шүү дээ, тийм үү? Тий. Тэг би одоо ингээд анцаараа биш одоо тэднэртэйгээ аж ахуй нэгж байгуулад цаашаагаа бүр олон хүн сургаад олон хүнийг ажилтай амьдралтай болгоё гэж л бодож яах нэг чинь. Тэгээс одоо бол таны хийгээд байгаа бизнес ч юм бол танд хангалттай юм байна тий. Надад бол хангалттай байна. Тэгээд материал би чи 300 хэдхэн төгрөгийн тэтгэвртэй хүн чинь тэргээр толгой бараа бөөндөж авах юугаар амаа хөдлөх үдэ бас хэцүү л болчиход байна шүү дээ. Гэхдээ чи нэг унаа бариад явсан чинь нэг хэдэн 20 метраас дээш 5 төрлийн бараа авах хэрэгтэй байна. Туслах материал гэдэг бид нар чи хүн үнэлж ойлгохгүй утас ихтэл 100 200 төрлийн утас байна шүү дээ. Тэгэхдээ завсрын таарахгүй ороод ирнэ. Тэр хүн үнэлдэг мэдэхгүй мэрэгчлэн бас хүн хэлээд байхын битсэн ойлгодог ч юм уу ч юм уу мэдэхгүй. Тэгээд тэрий чинь бид нар чинь та нар шиг ингээд хамаагүй өнгийн уцаар явах яг мэрэгчлэн хүн чинь мэрэгжлийн юм уцаар нь оён шүү дээ. Нэг утас хэл 1500 төгрөг. Тэгээд 200 утас байна шүү дээ. 200 утас байхад таарахгүй ороод ирнэ шүү дээ. Тэгээд одоо өөрөө яс хүний юм хийж өгдөг би. Яс одоо тийм социализм хүн байна. Хүн нь өөрөө тийм холих хүн биш. Одоо юу гэдгийг юм бэ? Нэг тийм үнэж шодрог миний хийсэн юмыг хийж чадбагч нүүрлөө буцаага шиддэг цагт ажиллаа хийжсэн юм чинь яг л тэрээр л би хийдэг. За баярлалаа. Ер нь бол одоо энэ засгийн газраас хөдөлмөрийн хэлтийг дэмжих зорилгоор
одоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчнүүд бол одоо 2 их найдварыг олгоод эхэлсэн явж байгаа. Боловч бас зарим тохиолдолд бас жоохон удаан байгаад байгаа юм шиг байгаа. Одоо манай холбооны гишүүдийг харахаар бол зээлийн материалаа ингээд сарын өмнө өгсөн одоо дөнгөж судалгаанд орж ийн, зарим нь зээл өгөх боломжгүй гэсэн хариу сонсож ийн, зарим нь яг бас ингээд гайгүй бас нэг итгэл алдахгүй ингээд яваад байгаа юм шиг байгаа юм тий. Ингээд олон сар өдрөөр явхаар чинь энэ хүмүүсийн чинь бас ард нь амьдрал явж идэг учраас бас хэцүү байдаг. Тэгээд аль болох одоо Монгол Улсын засгийн газраас энэ иргэдэд өгж байгаа зээлийг хүн сурталчилгүй дарамт багтаагаар олгох тийм шийдвэр гарцсан байгаа. Тэгээ мэдээж банкны салбарын маань бас ялгаагүй бизнес эрхэлж байгаа учраас бас эрсдэлгүй юмд бол одоо зээл өгөх одоо бид зорилгоо болгоно шүү дээ тий. Тийм учраас бас эдгээр маань бас нэг барьцаа нэх тэр барьцаа эдгээр нь юу байна гэдэг нөгөө зээлийн судалж байгаа юмнууд нь бас одоо ингээд танд эргээр ингээд тусаад тэгээ бас энэ зээлийг ахуултгаа гэж өсөөрэй дөө. Биелэх баха. Бүтгэх. Найзын байртын олон жил ажилласан туршлагатай хүнд өгөөлгүй дээ. Би ямар нэг дамжаад өгсөж чад мөрөөдөд мөнгө авах гэж байгаа биш. Өртөө байж чадахчгүй нас штэ бид нар чинь. Болохоо байлах тэтгэрөө өгчих нь. Одоо та нэг хаан банкны найдвартай үйлчлэгч юм байна шүү дээ. Энэ бол тий. Тэгээд хаан банкн дээр очсон энэ хар дансаж яасан чинь бүх юм тулсан юм байна тий. Одоо энэ орлогонууд чинь одоо ингээл 800 мянга, 500 мянга, 600 мянга гэж. Тэгэл энэ чинь 250 10 мянга. Тий. 8 мянга гэдэргээл энэ чинь таа ч юм бол тий. Тэгээ сараар биччихсэн юм байна бас тий. Жилээр нь сараар нь өдрөөр бичдэг юм уу тий. Тэгээ 600 мянга, 500 мянга, сая 500 мянга, 1500 гээл бүр бүгдийн бичдэг биш 10 мянга, 3 мянга гээл тий. Тий. Тэгээ сая 731 мянга эзэнтэй ууцтай ингээ бичээд эргээд эдэртэйгээ холбогдоод бас явд юм байна тий. Төлөвлөгөө эдгээр шин байгаагүй шүү дээ. Тий. Тэгэхээр яг хоо ер нь бол манай Гвасрын ихчийн бол өрхийн үйлдвэрлэл бол одоо орлого бол айгүй сайтай юм байна. Тэгэхээр мэдээж орлогыг үзээд 5 төгрөг барьцаадаа зээл өгчий гэжсэн сүулдэ үйл хөдлөх нэхэд унангууд нь л та бас жоохон хүндэрж байна л гэж манайд хандж байгаа юм байна шүү дээ тий. Тийм болохоор одоо тийм болохоор танаа банкны захирал хилжээс ярилцах нь байгаа. Ерөөсө хамгийн найдвартай зээлдэгч нар бол иргэд байд юм а гэжсэн. Тийм. Тэгэхээр иргэд бол өөрийнхөө нөгөө хэрэгцээний хамаг байсан тавьчих юм байна л та. Машина, байраа, одоо ажлын байраа, одоо юу л байдгийг тий. Тэгэхээр тэр хамгийн найдвартай зээлдэгч харилцагч нар бол иргэд байдаг учраас иргэдийг одоо бас хаан банк бол нэлээд сайн одоо харж үзэх байх гэж бодож байна. Мэдээж одоо Монгол улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй бас миний хувьд бол энэ сайн банк гэж бас боддоо шүү дээ. Аль болох нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч нар газар трейлер эрхлэгч нар мачтад ингээд зээл өгдөг. Тий ийм банк чинь одоо тий тэгэхээр тийм болохоор энэ банк Монгол хаан банк бол одоо бас мундаг л да. Тэгээ энэний араас чи хас банк орж иж байгаа юм. Бас хас банк чинь бас жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дотроос бүр эмхтэй бизнес жижиг дунд бизнес эрхлэгчдийг илүү дэмждэг. Тэгээд одоо энэ жижиг бизнесээс өрхийн бизнес эрхлэгчдийн ихэнх нь эмхтэйчүүд шүү дээ. Тэгээд эмхтэйчүүдийг нь болохоор одоо хас банк дэмжих сураатай ажилт юм байлээ. Тэгээд төрийн банк бас ялгаа байхгүй нэг хаан банк шиг олон салбартай. Одоо Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбартай учраас бас хурж ажилдаг. Ийм чухал банкуд бол одоо зээлэг бол нэлээ олгож байгаа юм шиг үлээ. Та тэгэхээр хаан банкнд хандсан юм чинь төрийн банкнд хандаад үз, хас банкнд хандаад үз те. Аль нэгнээс бэлэх байх. Тэтгэврээ авдаг юм чинь гэж одоо очсон чинь манайхаар ирээгүй гэж байгаа. Тэгээд зургатаар гараад байх юм даа гэ тэр даргатай хэрэлдэлтэй нь за ярьшгүй гэж одоо би тэгээд за гэж гараад ерөөсөө би олон жил ерөөсөө энэ хаан банк чинь ерөөсөө Монгол улсыг тэжээд итгэж ивэнд итгэж байгаа юм чи ерөөсөө хаан банкнд хаандыг гэдэг манай эдийн зээ охин байдیں۔ Тэнлүүгээ ярьсан чинь имээ 7 гэлөө 9 газар байгаа та энэ Голден банкнд ханд гэсэн. Тэгээ би тэнтэй гүгээд очив. Тэгээ нэг хүүдээр очсон л доо. Тэгсэн чинь намайг айтайхан хүлээж авсан. Надад бол одоо ийм юм үйлдвэрлэл хөрөнгө материалаа та бичээд иргэсэн. Тэгтээ игчт нь одоо юу байхгүй шүү. Барцаа хөрөнгө байхгүй. Энэ олон жил юу ажил хийсэн ажлын байртай хүн яагаад өгдөг юм бэ гэдэг хэлэх гэсэн юм учиртай шүү дээ. Өнөөдөр л очихороо хэлье гэж бодоод тэр хүн яах вэ цалинжаад ажил хийж байгаа хүн юм чинь би тэгэл гараад ирсэн. Тэгээ өнөөдөр болохоор ярина л да гэж бодож байна. За баярлалаа. Өнөөдрийн жидүү хоёр ихнээд ярилцлагын зочноор одоо мастер ойдолчон Гвасрын ихч маань оролцлоо. Тэгээд таны зээл бүтгэх болтугай. Мөн одоо Монгол улсын хэмжээнд
ийм өрхийн үйлдвэрлэгч нар, ийм жижиг дунд үйлдвэрлэгч нар бол нийт тоогоороо 800 мянган хүн байдаг. Тэгээд манай банк санхүүгийн салбарын маань энэ иргэдийг, бизнес эрхлэгч иргэдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дахин явдал чирэгдэл болгоод авахгүйгээр, хүн суул гаргаад авахгүйгээр, эдийн засагч нар янз бүрийн юм нэмэлт юм нэхэд авахгүйгээр тэр байтугай одоо цар тахал нүүрэлцсэн ийм одоо хүнд хэцүү үед эдийн засгийг одоо аврах энэ том төлөвлөгөө засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөг нь одоо банк санхүүгийн салбараар дамжиж хэрэгжиж байгаа учраас манай банк санхүүгийн салбарынхан бас түргэн шуурхай энэ зээлээ шийдэж өгчвөл бас энэ одоо иргэд маань хэрэгтэй байна. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцагаая.